Өдрийн мэнд. Манай Атлас арын челленжийн багаар оролцсон челленжний маань актив дөрөв гээд багийн маань шүүн төсөөл тоогооч. За тэгсэхэ энэ 10 дугаар сарын челленжийг хэд ямар байсан бэ таны танаа багийн Энэ бас хамгийн сонирхолтой челленжүүдийн нэг байсан. Одоо танаа багийн ерөнхийдөө ямар байгаа вэ? Өнөөдөр 23 мөчтэй тий. Дуусч амжаар байна уу? Амжин. Одоо 4 хүнтэй хэлсэн. Гэхдээ нэг нь цэрэгт явуулчаа тэгээд гарчсан байгаа. Тэгээд 3 хүнтэй багаараа дуусах юм шиг байна. 3-аас 2 нь бол 100-аа гүйжсэн. Нэг нь 80-аад км-тэй байсан баг. Тэгэхээр баг өнөө магашгүй дуусчих баг. Танаа багийн тактик гэж байсан уу? Тактик юу байсан бэ? Тактик одоо 100 км дууссан тийм. Таны тактик юу байсан бэ? Надад бол нэг тактик садах юм байхгүй, зүгээр 100-аа хийгээл гүн л гэж бодож байсан. Тэрнээс яг хэдийн хугацаанд гүйж дуусгаад төрөө дуусна ядан малын гэсэн тийм ойлголт байгаагүй л дээ. Зүгээр 100-аад гүйх ёстой гэж ойлгож байсан. Нормал энэ гэж бодож байсан тий. Баярлалаа амар тогтмол гүйдэг активуудад маш их мотивашн өгч байгаа юм гэж таны хардаг. Тэгээд төсөөлтөд баярлалаа. Манай челленжүүдэд идэвхтэй оролцдог. Та гоё шинээр гүйж эхлэж байгаа хүмүүстэй, гүйдэг хүмүүстэй гоё зориулаад өгөхөд. За анх бол би жин хасах гэж гүйж эхэлсэн байгаа. Дараа нь бол одоо энэ гүйцэд спортод дуурлаад одоо бүр донтцсон гэж хэлж болно. Одоо гүйхгүйний үдэ болохоор л ерөөсөө байж чадахгүй болчихсон. За яг гүйгээд эхлэх юм бол яг амтнд нь орноо. Энэ бол хамгийн сайхан спорт гэж байна. Тэгээд хамгийн чухал зүйл тэгээд гүйжлээрээ л гэж байгаа. Тийм, ерөөсөө эхлэх нь хамгийн чухал. Гэхдээ заавал гүйх албагүй зүгээр алхахаас эхэл тий. Алхаад явж байгаа сүүлдээ тэгээд өөрөө гүүмөр санагдана, шогшмоо санагдана. Тэгээд явандаа өөрөө баг-багаар нь хурц нэмцээр байгаа л гүйхч болт юм да. Баярлалаа гэсэн. Багийн За манай багийн одоо гуруулаа үзлээ. Манай 2 охин бол үнэхээр мундаг охтууд. Нэг нь Японд байдаг. Нөгөөд нь болохоор дөнгөж гүйж эхэлж байгаа охин бол айгүй сайн гүйж байгаа. Тий, айгүй сайн гүйж байгаа. Одоо тэр охин минь одоо нэг ойрын 2-3 хоног дуусч баг. Ингээд манай бол